Манай ажлын өгнөд чиний хэлсэн шүлгийг сонсоод бүр ангаачлаа штэ. Яруу найрагчийн сэтгэлгээ гэж. Үгийн уран гэж. Урлал явчихж байгаа байхгүй юу? Чи ч угаасаа яг бүгдээрэнд нь таарсан дөрвөн мөрт хэлсэн. Оноо хоол явж байгаа. Харин би яах вэ? Залуу яруу найрагч. Яруу найраг гэж энэ хайлын багт шиг ч санаатай хаалгын догшоо зогсож байгаа залуу хүн шүү дээ. Ороод иргээд хаалгаа нээх юм уу? Зайлгээ цайжлуулах юм уу? Ата чи надад нэг шүлэг зориулж штэ. Оо би чамдаа зориулж би шүлэг бичсэн шүү дээ. Тийм үү? Бичсэн. Сонсоо та. Би чамдаа зориулж бичгээчтэй бүр дэндон гэж шүлэг бичсэн хөөе. За. Зуны халуунд гадаач дэндон, зуурмаг бөгчмөд гэртч дэндон, саман татчгаад ахтарч дэндон, сайлан болгочоод эгчнэрч дэндон, сүүдэр тайлах нохойч дэндон, шон дээр янцгах морч дэндон, цандан амсгийгээд ижимэнч дэндон, чамайгаан санаад би чинь дэндон. Чир намайг дэндон болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндон багтайг хөөрхөн шүлэг байд. Дэндон болгож штэ хөөе. Юу, хоёлаа одоо газар дээр нь зохиодгоо. Газар дээр нү? Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэтгэв би. За бичи оролтой. Шаргалж өрөө шарон дээр амьдрахын шаргалж өрөө шавар дээр амьдрахыг гэсэн. За авангаар чүлэг өгөхгүй юу? Тэгвэл энэ үсгэр ихтэй. Ямар хэцүү сэтгэв бэ? Нар өөрөө нар юм, нар үйлний цаагаар ордог, нар харанхуйд бүр баах. Йоо, наа чи ямар сэн утгагүй шүлэг вэ? Абсурд чүлэг өгөхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яагаад ирсэнгөө? Чи өчигдөр орой салхтаа гатуугийн дэмгэр гисэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм билээ шүү дээ насуулгоо. Юу гатуугийн дэмгээ бодоод гэртээ тамхиа татаад онхотоо даллаа тэдэг ирж өгдөггүй. Өстө балаа юм болсон шүү дээ. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм дээ шүү хөөе. Зөөлний дэмдэг бол бүр байхгүй. Зөөлний гэж байхгүй юм дээ шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Оо би чи гинэ хонгор шүү дээ. Хүш бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг вэ? Холих газраас гялалцсан харагдагч өнгөт одоо. Үгүй ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Би ч миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар охторгуудаа нэлээ ойрхон хүн. Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа мó? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дорж? Даш доржин нацаг дорж. Дашимэнд үү? Оо дашимэнд агуу. Чи яруу найрагч дандаа овг нэртэй цол хэрэгэмтэй бүтэн стан хэлж байгаа ч бавуугийн тав сүрэн байна. Эгэлгүй. Эренчний чойн байна. Ингүү. Доржин Баттөмрөөр эвгүй. Чи дандаа бүтнэртэй цол хэрэгэм устаа хэлжээ. За юу. Тэгжээд би өнийгөө таньдаг байхгүй тийм. За ойлголоо. Бас учирч амцсан. Ойлголоо. За. Хүш. Тараад шууд ирээрээ за. Би аав хэлсэн. Аав үдид ах нарт дуулгацсан байлгүй? Нэг л бэргээд шүү нарслаа. Бэрэгтэйгээд яах юм бэ? Ингээд яваад ивэл нөө хэдс чи өнөө мөдгөө томраад унах шин. Эви миний нэгэн өрхөг хэвлэнд би хүүтэй зарчуулдаг үстэй яа. Хүш нэрээ тэгэрээ заяа. Тэгнэ за. За өрөө уулзъя. За тэгээ. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэлгүй яа. Би чамаахан жаргаана заяа нарслаа. Би чамаахан нуруунд дээрээ өрөөл энэ амьдралын өдөөс сүрж алхах. Чи чаднаа. Өрөө уулзъя нарслаа. За тэгээ баярлалаа. Баяртай. Нарслаа. Яасан бэ? Автобусны мөнгө өнөө. Оо. Автобусны мөнгө юм уу? Мэ. Баярлалаа. Би чамаахан жаргаана за. Би чамд итгэж байгаа. Би нуруунд дээрээ үрээл амьдралын өдөөс Чи сүрөөл. угаасаа чадна. Өрөө уулзъя баярлалаа. Нарслаа. Яасан бэ? Хоёр дамжин штэ. Оо. Тэ хоёр дамжих байхгүй тий. За орой уулзъя заа. Жаргаана. Намайг үнсэхгүй юм уу? Жалиг үнсүүлэх гээд байгаа юм. Хошурны 500. Отлаа ярьсан. За орой уулзъя заа. Баяртай нарслаа. Баярлалаа. Энэ юм цэрэг цагдаагийн яслаа мэдчилгээг бүжигтэй болгочих гоё юм шүү. Годмон цагдаа тавьсан яг бүжигтэй. Амар гэрээ. Өгөрөөш генерал. Эний дууцсан ясаар ханы төрсөн хөө
Мөрдөн байцаа шахмад аглуу ирлээ. За болно. За ажил тавдаг уу? Ажлаас их юм алга. За. Монгол улсын гимтэргийн ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөө юу. Баяр. Өдөр бүхэн карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арай дий. Хулгайс арай их болж. Гар! Маргааш 10 цаг тэрээр. Ой. Яаж вэ наа ой. Ой чи. Ажил Тавгүй шүү дээ. ажил хэрэг байгаа шиг сандгүй шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юм асуу сургыг гаргав. Асуулаа. Наран солонгыг бодохоор нэр толгой нь иргэсэн байна гэж ойлголоо. Яатсан байл. Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн ур амьсгалаар үеийн үед шкафын онгойлоход цэргийн хувцс яраастай, цэргийн бакад өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон байна. Яруу найрагчаа. Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Нараас нэг кент аваад 10 цагаас За ирнэ. баяртай хөнгөө. Ой. Үгүй. Гэртээ таг мартдаг шүү дээ. Мэргэжлийн өвч. Чи ингэж өвчгөнөө болооч. Гэрээс болчгүй гэрээс хөөчих гэх юм ерөөсөө. Өдөр болгон л нэг тийм юмнууд байна. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилтдаг юу хийдэг болсууд юм. Судаллаа. За. Наран солонгыг эргүүлээд байгаа тэр залуу иргэн бэ. Төв аймгийн лүн сум яриад. Төв аймгийн лүн сум бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэг газар. Саяхан гэхэд л Төв аймаг лүн 3 том малын улгаад. Нэг тэмээ, нэг үхэр, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь хуанц тушаахад Хөөй. Гол юм яриа чи. Хүн ярьж явснаар юу малын хулгай бол явж байгаа ч одоо. наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэх болчиход юм. Лүн сум төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажил эргэн О 92-ын голоос гарсан байдаг байхгүй. За. Эргэн О 92 нь одоо гэртээ тийм суумга байдалтай. Хөлгүй улсууд юм уу? Ажилгүй л байхгүй юу? Жидгээ ажилгүй гэж хэлэхгүй нэ суумгай хөлгүүлж байгаа. Ажилгүй улсуудыг гүйдэг улсууд гэх юм уу? Хөөе. Тэгээ яг уу эргэн бэн өөрөө 8 жилийн боловсрол эзэмсэн. Бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатарт нэг бичиг хэрэгэн дээр ажиллаж хагаад ер нь энд амьдрал жоохон хүнд байна. Хот руу оръё гээд ээж авыгаа хөдлөөд лүн сумын замаар наашаа гот руу алгасан байдаг аахгүй. Явгаа орж ирсэн улсууд юм уу? Яг та лүн сумын машинаар орохгүй. За. Тэгээд би бас гайхаад зохиолчдын эвлэлийн хорон дээр бас бүртгэлтэй байдаг юм болов уу гээд зохиолчдын эвлэлийн хорон дээр очиод нэрийг шүүлгсэн байдаггүй байхгүй юу. За. Бас урд хожид бас гэмтрэг тороцолж ирсэн түүх байдаг юм болов уу гээд нэрийг шүүлгсэн харин байдаггүй юм байна. За. Тэгтэл наран солонгийн толгой 360 градус эргэсэн байна. Одоо энэ хоёр яаж явж байгаа танилцдаг байна ч хаа байсан дүнгийн хүн те. Судлаа. За. Эргэн наран солонго. Төвшин тэр овогтой наран солонго нь цэргийн нэгсэн госпиталд ажиллахыг мэдхий юу? Чи битээ гацураа. Одоо өнөөгөө хаана ажилтгийг мэдэхгүй тийм солиотой хүн багт юм. Энэ сая 7 сарын 11-ээс 12-ны шилжих шөнө За. эргэн наран солонго жижигт гарч хондог байхгүй юу? Тэгтэл эргэн Б, эргэн К, эргэн зөөлний тэмдэг 3 арх уусан байдаг. Чи гацураа дугаач. Тэр хоёр нэг 2 хүн арх уугаад За. архины гүн хордлогонд ороод госпиталын тэр хордлого талих тасаг дэрэнгүүд яг наран солонгийн жижигт гарч хонсон тасагт нь Баттөмөр хуваарлагдсан байдаг байхгүй. За. Тэгээд ухаангүй хэтэх дээд зүүн гарын суцсаар гемодиз шахаад хордлого тайлагдаад хөлсөн чихраад нүд онгоох мүчид яг наран солонго дээр нэг гэж харц таарсан байгаа байхгүй. Тэгээд эргэн Б наран солонгыг хараад анхны харцаар дурлсан байдаг байхгүй. Яг тэр мөчтөө нэг дөрвмөрд унссан байгаа байхгүй. Би хаан төрөөвэ гэж. Хаан төрсгөө мэддэг юм уу? Тийм дурак байхгүй. Овоо тэнэг гар байна. Шүлэг. Сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэгэн төрлөө би.
Сормусан талмаарх мэлэмрэн дундаас харнудны бүс. Талман сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нинхэн төрлөө би. Яг энэ үчид урлагийн аачгүй наран солоодорог халаада тайлаа дээр нь унсан байгаа байхгүй. Нүдний булаа. Гүнж хурдын билээ. Цэргийн гэр бүлдээс төрс. Хоёр өөр орчинд төс төрс. Тусал хийлгэж байгаа туслаар дурлсан солигнууд байна л да. Дурлалын гэмод иччихгүй юу? Хөөе. Та энэ хоёрыг нэг уулзахгүй хоёр тийш нь болох арга чарга юу байна? Гурван арга байна. За. Эзэнгүү хэрэг тохоо. Игрээгүү гэмт хэрэг гүтгэх. Нэг бол цогцсон олдоход цогцсон дээр үзлэг хийхэд аянг цахилгаан цохоосон мэт алга болох. Хачиг чараа дэнтнэ. Зүгээр хөнгөн шийдэх арга байхгүй. Хөнгөн гурван арга байна. За. Хүргэнэ болгоо шууд хорим хийх нэг арга байна. Эсвэл хоёрыг нь хөдөө амьдруулах нэг хөнгөн арга байна. А нэг бол хөлнөөс нь дүүжлээд гол руу шийдэх нэг арга байна. Алцуур. Манай салат. Ай! Аваа! Энд байна. Ави! Амрэгри! Автоусуди! Хүүгээ үнсий! Дараатай. Ахай! Амрэгри! Автоусуди! Хүүгээ үнсий! Авига үнсий! Та үс. Ахига үнсий! Үнс! Ахай ажлаа сабитаа! Айгуудаа! Эйтэйгээ сабитаа! Даагууд энэ дурак ирэхээр бүр ийм болчих. Сажар! Ой! Чи ч одоо яаж солиорч байна ч одоо. Яаж байгаа юм ч одоо. Хамаалж шít. Ингэж Хамаалж шít аваа. Сүртэй байдаг аахгүй. Сая баяраарс таалсан шít. Хэн? Манай сайдагийнхан. За. Сайдагийнхан бүгд бараад уцтай. Талбай дээр зүгээр нөөгөлцөд сикэр юм. Би хамгийн нүрнийг нээд. Ордор улаан статсан. Сандгч хэрэгнээр талбай зүүн талаас тайцсан жирээсэндээ задгаж жирээсэндээ дэмжигдэл гарч. Дэмжигдэл гарч яг гол урд зогсоод. Юу болоод байна? Тэнгэр дуурайд байна юу? Хэсэл чигсаалаа. Баяр малгай сажигдал хажууд хийн зэрэгтэй сажигдал. Амар сүртэй. Нөгөө сугадар жанжиж бүр иргэж харсан шүү дээ. Чиг хаач санал дээрс нэг өндийгөл уцаад нөгөө хоёр морд баатар морд үргээд заалс. Та чи битээ галзуур. Өчөө хэдэ үдчихсэн ч одоо. Тэгсдүүлэх гэж сүртэй ахгүй. Сая Финлянд ирэх гэж ирлээ шүү дээ. За. Хүүхэн нэг нав хүүхэн. Бас нэг эдний нэг өвчтэй сэлмээ барьсан. Урд нь ард нэг аваач. Яг миний урд руу хараад. Амар муу харснаа. Тэр мөрөг гүмсэн шүү дээ. Яаж ч гон тийм. Оо заваа хог. Тэгэлгүй яах вэ тийм юм одоо. Одоо ийм команд гэж юм байна. Аава командлаад байна. Би бол ойлгоод байна шүү дээ. Оо саад. Орцсон. Зүгээр үү? Энэ манайхан нэг өвчтэй юм байна. Оо. Яг урд байж яах та? Урд байгаа юм а барайд урдаа зогсох юу гэж ойлгов. За, аав би гайгүй юу? Хаалга. Хүүгээ наадвар харав уу? Оо яасан. Студент дотор намайг наадмын нээлтийн ихний өдөр хараагүй юу? Чи стэдийн орсон юм уу? Хараагүй мó? Би яаж хардгийг? Би ихтэй нэг өрөнд хамгаалтаар авсан юм. Өрнөр үү?
Хайснууд явж гэнэ үгүй. Араас өшгөлсөн чи дараа зүгээр сосчихсон. Чи ах нь яг студионд өгч гараад зогсож байж байгаа. Оо, ахыг одоо арай дээр. Би чи аваа. Яг нөгөө студио төв талбай дээр байлаа ш. Хараагүй мó? Би өстө од болсон. Хайрмынхаа ангийнхаа 3 зэрэгтэй дөрүүлээ гараад алхаж очоод тугаа тойроо зогслоо. Тэгсээр баахан уусаа шүхрээр буучи. Нэг тэнэг намайг чивлээд ирлээ шүү. За энэ холоор явчих байлгүй гэвэл хүрээгээ зогсоод бас улам ойртол. За энэ хажуугаар явчих байлгүй гэж заалж мэддгүй маш. Яг миний дээрээс очоод ухаан алдаад эвдэс ирсэн шүү. Од болсон наадмаар чи чад. Хараагүй мó? Гүч. Наад би 2 өдөр намайг хараагүй юу? Үу. Студио дотор байхад намайг зургатаар хараагүй юу? Би яаж чад би соёлон дээр ингээ хамгаалж гарцсан юм. Бас уу? Хөр хамгаалаад зогсож байсан. Хүн мэддэггүй хүн чөлөө мэддэггүй. Ахыг одоо арай дээр. Би чи яг студионд байлаа ш таав. Ангийнхаа 3 зэрэгтэй хоото болсон хөөе. Ангийнхаа 3 зэрэгтэй яг алхаж гараад тугаа тойроо зогслоо. За Тэгсэн өглөө хоодоосоо оцроод өдөр гарцсан чи ходоод огоцоод болтгоо. Нүд харахуулаад яг энэ чигээр халуун наранд би салглаа. Тэгээд нүд харахуулаад нэг сэрс яг энэ чигээр баацсан. Шараа мандраад та зурагтаар намайг гаргаад од болсон би нэрээ. хоол унд идэхэд яа гэж. Харин Ядаж нэг наадмын хуушар болоод идэхэд яана. За тэр яг ба. Юу болсон? Аха. Юу болдгийг. Ягаад дуудсан? Юу болсон? Манай цэргийн гэр бүлийн удаг тасрах. Яац? Юу яац гэж. Наран солонго. Цэрэг армийн хүнтэй бус. Зүгээр нэг яруу наригчтай гэр бүл болох. Яруу найрагч аа. Тийм ээ. Ийм юм болоод байна. Аваа та чи цэргийн хүнтэй заавал суу гэж бидэрт хэлдэг үстэй. Ийш дээ уу. Яаж явахаараа яруу найрагчтай. Дагуулаад тэр шүдээ цөв зоглоо. Хой. Ангираад агараач. Иний таваа имигээ. Нүүр амын хараач. Зурийнхаа уцыг алдсан өвлийн усны яг урслаа. Амрэгэрээ. Аврагэр. Нэгөр өшөөс гинараад амрэгэрээ. Амрэгэрээ. Ахи амрэгэрээ. За шамтаа мэдтгийг даашараад яах вэ? Ямай альтан наадныг өвчтэй юм аа. Надад зүрхний өвчүүлгээ айчих. Аваа та тань дэлжил аваа. Яасан? Өвчтэй шиг савуулж маргааш 10 цаг тэрээр гээд. Эрдээ намайг маргааш 10 цаг тэрээр би цочоод шинжигэл цочроо гарах нэг үсэн маргааш өглөө цагтай газар зогсож байсан шүү дээ. Яах гэж ирснэ ч өөрөө ойлгохгүй. Өглөө гараад ирсэн, өрөөс гараад ирсэн. Нүүрс зогсож юу нүүрсээ манай хүн зогсож байна. Эний өвчин эрдээ бас намайг савуулж маргааш 10 цагаас ирээрээ тэр бүр 4 хоногч. Өөр яа бодлоод энэ. Харин бодлоод нэг бодсон юм гад гараад айд яваа. Хүшээ байшин ятсан нэг унтраа гэсэн. Маргааш 10 цагт унтраа гээ явуулсан. Тэгээд хоёр сарга цалингаар асуулсан шүү дээ. Хөөе чи баярлалаа дуу. Хэдэн байхгүй. Хөөе чи. Нүүр амаа уугаад явж болохгүй юу? Угаах зав хааваахан бэ. Угаах гад дуудлага гараад угаахад гад унтраа хайж гараад хөр төмөдлө гадагж явсаар болж энэ чинь Орил гал сүнөгч гэсэн шиг юм аа. яах юм бэ? Чи тэр төмөдлө явсаар ориг цараа хараагүй 10 жил болсон шүү. Би ер нь ямар царайтай аваа? Хөөр хийжтэй чи. Царай гараагүй удаж энэ чигээр унтдаг болсон шүү дээ зүрдээ. Эрдэнэ намайг дарга дуудаад. За. Захирч дуудлаар яаж ингэж муухай очихгүй нүрээ угаачаад нөгөө захирч танамаа дуудсан гэсэн чи яваа тэр оног олоод ир гэж хэлээ. Хээ одоо. Тэгээд цагтаа ирээгүйгээд хагас царайгаа цалингаар асуулсан шүү дээ би. Жижиг багаж яриад байх юм чи. Ёо. Хонгоо яга бариад байгаа. Сайн наадмаараа. Ангийн захирч намаа дуудаа чи ангид төлөөлөж шүхрээр бууч чадахгүйгээр чадна гээд. Энэ шүхэрч ч аймаар юм бил онгоц чинь. Үсрээд байх онгоцоос үсрээд нэг үлсэн чинь трасыг харагдаад тэгэл ваац. Нэг зэрс яг стадионыг гол дайвуулсан буух гэнэ. Ямар би тэр шиг одоо залуурч мэдгүй ш. Гэсэн тэнд юм уу? Тэрийг хүнд таруулсан зэрэг сонсч байгаа. Өмнө тэрийг юм ч холдоод өгөхгүй. Яанаа гэж бодож байгаа ш. Гэсээр угаа нөгөө нэг хүнд таруулах нэг бата төмрөн малгайны төмрөө оройн ямар аймаа шоох юм бэ? Гэсээр хонгороо пүлийг аваад. Таашаач мөн аашаач мөн. Тэ малгайтай юу дээр гээд энэ нэг ос. Ингээд Үй. Тэр дээрээс бууж ирдэг та юм уу? тий. Чи доор зогсож байгаа нь би штэ. Хотод өгөхгүй яасан дурахгүй чи. Чи яаж ходож болох юм бэ хаа? Би чи тушаал авсан. Хөдөлгөөнгүй ингэ зогсож байгаа юм чи. Таныг гэж мэдсэн бол би эвтэйгэн гаргачих штэ. Ингээд гаргачихгүй. Чи ингэ гаргасан бол би ингэж гарчихгүй юу? Яаж мэдхий вэ? Наадмар ах トゥ хоёр стадион дотор онгоос биш. Тумбааши дээд дээрээс аваараа. Би бадарсан ирдээд урж дээр өнөд аваа. За. Айдын гал унтрааж ирсэн.
Айд гадаг нь айд байш шат тэрийг удраачихсан айд яг гүүшээ нохоо шатлаа миний гүүгээр харин гал дондор гүүгээд авчихсан. Тэгээ нохоог нь аваад гараад ирсэн. Нохоо нь биш тоглоом чихэл нохоо юм бэ. Чи тэрийг сайн харахад яадгийг. Гүй сүүлийн тоглоомч ямар амьд юм шиг хийд юм бэ? Дотроо батарейтэй машин бариад авсан чи гэсэн баггүй юу? Чихэн нохоо баг бүр штай. Тэвээс 2 сарын сайдаар ахаа асуулцсан шүү дээ. Чи энэ цайлаа аваад үзсэн хүн үгүй. Аваагүй 2 жил болж байгаа. Хөөе. Та чи надтай явна ганд явд ном уншууд Харин хиймний саван тавиул. Ой, яагаад удчих намайг ажил ихтэй байна? Наран солонго. За. Яруу найрагчтай суухаар болж. Юу? Нөгөө бидний заавал цэргийн хүнээс суунах гэсэн ам тангар зөрчилж байгаа юм уу? Тийм байна. Бидний удрам чаваста тийм хар амьдрал үзэх гэж юу? Харуу чи хүний зовлон садмодаагүй юу? Чи босооч. Юугаа солиороод байгаа юм чи. Нэг Харуу хүн иддэг бол юу юм? Гэхдээ тохиолдол тийм юм гараад ирж. хөөе. Бабас хаагас нэг юм одоо байсан. Одоо тэгээ яах болж байна чи тамнэ? Одоо яах вэ? Аа? Яруу найрагч хөргөнтэй болж байгаа юм байна. Бош! Чи гатаа хүн чи! Чи гат! Урдаач ирэх. Гатаа хүн чи! Чи тамиг хасаад гатаа тавина. Би авч утраа. Яс зовлонд нүрэ угааж амжихгүй явж ах чинь. Яаж вэ наа? Хаачууд ямар хайшаа би. Гал командын үсийг хармаадад явж идэх юм ааш. Чи одоо яастай ч байгаа. Ийм өвчтэй манайх. Оо. Ах нар ирсэн юм уу? Хэлсэн үү? Хэлсэн. Үе та чи яатсан бэ? Чиний энэ явдлыг сонсоод хөөсөр уйлчээд би. Та чи битээ галтур. Өсөр хуулаад тогтоо яах. Ямар ч юм зөвшөөрөхгүй шүү чи. Юу? Сонслоо мэддээ. Наран солонго. Биднийг төрүүлсэн ээж цэргийн хүн байсан шүү. Үгүй шүү дээ. Та надад цэцэрлэгийн багш гэж хэлсэн биз дээ. Цэцэрлэгийн багш тагнуул ч юм бэ. Би бэ. Тий? Би л ав тэр хүний ч хүлээж авахгүй шүү. За чи дагуулад ирээд үзээрэй заа юу. Цэргүүн гэдэг юм. Та тэгээ өөрөө тэр хүнтэй суусан хаана байгаа? Суух гэж үзсэн. Эргэн сарата 2 сар амьдарч үзлээ. Өглөө босгоор карма хэрэгчээ. Түрүүч хасуучаад ирэх юм. Юм туугаад байдаг шаар юм. Сарага харчлаа. Эсэн дараа нь эргэн дуу ята 3 сар амьдарлаа. Харь хүүхээр нүгэлтэй агсан бүр юм. Би ямар хүний гарын шүнс болох гэсэн болсон биш. Нөгөөдгөө аваач харчлаа. Одоо хоёул 20 доо биш. Нэр хэний минийгөө заавал тэр үнтэй суuna гэж өдөр үрч явж яах юм чинь. Харин ашгүй нэг манай даргын зархишийн нарийн бичиг тунган штэ аваа. За тий. Тунгаатай 2 сар сэрхий байсан те. Тэрэг дээр чи. Яасан? Тэрэг ярих нь. Уу ярихгүй тэрийг тэр юм чи ойлгохгүй штэ. Ашгүй аваа биний тунгаатай цэргийн хүн болсон тунгаатай 2 сар оо наануу цаанаа өргөжчихсэн. Ээж яван танилцгаар ээж автан танилцгаа гэрт нь орсон чинь нэг 5 ханд төөрн пот тэгээд амьдрдаг юм байна гэрт. Орол танцаа те борц гэдээ суужсэн чинь тунгаа нөгөө гэрээ дулаацуулах гал хөөрхий чүдэн зурал 100 хэрэгтэй гал тавих нь гэж айгаад зүгээр канистртай байх юм цацаа хийсэн чинь тэр нь бензин бол таарсан шүү дээ. Энэ гэрчээс магар хурдан шатдаг биш. Бүр юм ах болчихсон гэж. Би тэгээд 3 сараас сэлэг асуулсан шүү дээ. Би шат тэгээд надад шорон суусан те. Онгойлтой яа чи. Би чамаа гаргаж аваа үстэй. Тэгсэн. Тэгтээвсэн чи галзын өвчсөндөө бүх хүмүүсийн гаргалаар амьдсан гэж шүү. За наран солонго. Чи энэ гэр цэргийн биш өөр мэрэгжлийн хүн дагуулад ирүү заа юу. Би зөв шүдээ цөв зохин шүү заа юу. Яс. Илрээгүй 10 хэрэг надад биш. Би тох. Яах гээд байна чи? Наадны юм шиг солиороод ах юм. Та нар ингэж байгаа юм бол надад бас нэг хэлт мэдээ байд. За бас яав. Ээлдэг. Би жирэмсэн болсон. Үнэн үү? Тэгээ яах яа? Заавал цэргийн үнтэй суугаад эцэг хүүхэд төрүүлээ хэмжиж явах юм уу? Та тэгэж үзээд ивэл тгий мэд үү? Хөөж. За байдал нэлээ хүндэрч байгаа юм байна да нөхдүүд минь. Онцгой байдал зарлах уу? Уучлаарай. Аава. Ер нь ингээд гэмт хэргийг бүртгээд авц тэрэгтэй танилцаа сууж байгаа. Гэмт хэрэг үйлсэн ихэнх хүссэн эцэггүй хүүхдүүд байдаг шүү. Одоо тэнэр яана тэнэ.
Юу яана гэж та анхны бол юм ихгүй юу? Би юугаа хэлтий өөр амьдрал эхлэл үзэг өрөвдмээр хүн зогсож байгаа чинь наа чинь. Нөхдөөд нь энэ асуудлыг нухацтай хэлцэхгүй болохгүй нэ шүү. Оо яана. Энэ мөн үү? Өсөнд нь чөтөн зураад аргачлмаар амтнаг байж. Энэ юм уу? Хүнтэй танилцна гэдэг хүмүүний амьдрал юм. Хүнтэй танилцчих хөөгдөд гарвал яам. Нэг л бэргээд шүү. Энэ ч одоо Юу вэ? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. генерал би үз. Ордооч гачгүй генерал. Ашаа. Өөрт чинь зориулж би нэг дөрвөн мөрт биш. Ես далерч байгаа чи. Яс хөрхи мичтгий. Яагаад байгаа юм бэ? Та одоо яага уйраад байгаа юм бэ? Аль би уулзъя. Эгэл жирийн хүндэт харуул. Эх орны жавхаа хүндэт харуул. Толгой дээр нь шүхэр унсанж тоохгүй зогсдог хүндэт харуул. Тав хийсэн хүндэт харуул. Тунч ханган хүндэт харуул. Хүргэн дүүн эдийн дэж эрхэм хатган барин нэхийн ёсол ёо. Хөрхөн давтгий. Хой. Өвчтэй юм аач. Ямар хурдан нам балтж байна. Ашаараад байгаа байхгүй ёо чи ёо. Өстэй нэг баруун талд дөрвөн том хаалгатай дөрүүлжин байсангаас галын дэргэний дохойг ялцаал тэндээс гүйлдээл хараад ирдэ шүү. Би амьдралдаа ийм гоё шүлэг сонсож байгаа. Хүүе, танай ажлын газрын байрлалыг ярьж штий. Нэг юм уу? Одоо шүү. Даачлаг сэтгэл авны яваад байсан. Галын тэрэгний дохойг ялалцсан, галзуун улаан гал руу гүйн орно, ганцхан хоромд түүмэр авалцсан, бусдыг тэндээс аварч гаргадаг, гангалж хэнцлэхэж мэддгүй, гойны вагаан анзаардгүй, гой замтай ахта, гой хатга, гой барья. Нэрч баярлаж байгаа чи. Галзуураад ёо чи галзуураад чи. Би чи галзуураад чи. Тарваараач яа. Яа. Чи мундаг шүлэг бичдэг юм биз дээ. Гэвэл би чамаас шалгалт авъя. Одоо чи яг газар дээр миний аав зориулаад нэг шүлэг бич. Яг үнэ. Миний аав бол армийн хошууч генерал хүн шүү. Миний аав бол биднийг жинхэнэ цэр хүний ясаар суран бүсээр ороод гэж хүмүүжсэн тийм ээ аваа? Яг үнэ. Биш. Суран бүсээ. Суран бүс ямар гоё сэдэв бэ? Бичи. Яа шууд бичиж. Аавын суран бүс тайлгадахад ах хөтөөр зөндөө их айдаг. Яг. Аавын суран бүс тайлгадахад айлын хичээж хоёр зөндөө их баярлдаг. Юу вэ? Аавын суран бүс тайлгадахад ах хөтөөр дүүтэй болдог. Аавын суран бүс тайлгадахад айлын хич 10 сарын дараа хүүтэй болдгоо. Хой. Чи ч одоо юу уншиж байна? Суран бүстэй. Үннийг солиотой суран бүсгэд солиоруудаа балааруулаа. Маа энийг авчи. Барлаа юм аа нэр. Тэр гогөөж. Ба энийг ав. Гурвах баярлаж байна. За бид нар л хүлээж зөвшөөрөхгүй шүү аа. Архи. Ягсаад ном хүн. Чи сул зогс. Тийм байлгүй дээ. Та нар чи юусоо их захаа алдах нэ. Эцэгч гэж хүн юм байш. Сайн байна уу та? Сайн байна уу та? За би наран солонгийн аав байна. Анзаараа л. За. Уугийн нэр алдар хэм бэлээ? Оо яруу найргийн мөрөөдөж явдаг залуу яруу найрч дөржин мөр байна уу? За чиний зохиолч бай, бичдэгч бай, уншдагч бай над юудтай хамаагүй. Гэхдээ би над яруу найргаар чи залуу давс хордож явсан толгой шүү. Чи сайхан нүдэн дулаахан сайн хүү бай. Чи миний охиныг гомдоолгүй үргэлж жаргалтай байлгаж чадна вэ? Чадгүй яах вэ? Би ганц охиноо л бодож байна. Чадна. Би чамайг охинтойгоо суугаж өгч байна шүү. Дээрээ. Баярлалаа. За чи ядаж үсээд асуудаг гараа. Одоо өсчөөр шууд босуудлаа. Ерөөсөө дайхаа үргэлжчихье. Баярлалаа. Найрандаа урьж шүү. Одоо би суран бүсгэд солиорхгүй.
Чимо зэрэг яваараа чимо. Орхи. Хүй, хон үтсэн чоннууд чи яаж яриад авч. Оно. Бэ? Чи энэ хурим хийх рестораны бэлт. Мэдлэр өсгөө. Аглуу. Чи энэ хоёр дүүдээ өгөх бэлэгсэлтийн бэлт. Мэдлэг үсгий. Тэмүүжин. Би Чи тэр ширээнийх нь эдээ будаагийн бүгдийн бэлт. мэдлэг үсгий. Би өөрөө 20-ын 5-ыг өөрөө тоолсон. Ганц огныхоо толгой би мэдгтэйгээ ойш. Сул зогсоо. Оо, ингэж хаамаа хүнтэй суух ёстой эсвэл 20 30 жилийн 20 30 хүн байсан шүү дээ надаа. Одоо энэ сэтгий одоо хүнтэй сууцаа. Ямар сайн юм бэ? Ой, ямар сайн юм бэ? Аха. Аашта. Аашта. Аач бидний заавал цэргийн үлдээ суу гэдэг үгээс бидтэй. Одоо аав зөөлөвччээ. Тэгвэл одоо энгийн эмэгтэй үлдээ сууж болно гэсэн үг үү? Үгүй. Тэгвэл нүүд нэг хүн байгаа. Их тэнгэрийн аман тоогооч хийгээд нэг хүн байна. Чи чин огныхаа доор зогсож юм шүү. Танаа дандаа зүгээр ингэ зогсож байгаа гэж бодоод байгаа юм уу? Чи чи заримдаа ингэж бас нүдээ ирмэд явчихж байгаа байхгүй юу? Ой. Тэр байтугай миний бүр хүүхдийг гаргацсан байгаа. Чи зүгээр зогсохгүй бас ингэ байж тээ. За юу гэж тээ? Хүш. Яваад авгаа хүүхдээ аваад ирэх үү? Аваад ирээч. Авчираад аавтайгаа танилцуулцгоо. Танилцуулаач. Аваад ирээ. Хүн гарын хүнд таруулаагүй юм чийлээ. Зүгээр хүндээ сууж болох юм уу? Боллоо. За явж. Гааллагийнхаа ануг авсарна.